Технологийн ачаар амьдрал улмал амархан болоод байна. Гар утсаа ганц товшоод гүйлгээ хийдэг. Хэдхэн минутын дотор зээл авдаг болчихсон. За энэ үйлчлэгээнүүдийн арталт чухам юу болж байдгийг өнөөдөр мэдэж авцгаая. Сайн байна уу? Би нөгөө ковид ах шиг ингэж мэдчихсэн. Их амар санагдсан. За, сайхан үйлчж байна уу? Ажил сайн байна уу? Сайн байна. Та ч маш завгүй байдаг хүн билээ шүү дээ. Hype, Sendly, тэгээ бас шин төслүүд гээд. Өөртөө тохирсон бизнесийг юу н яаж олсон бэ? Бизнес томьёолыг харсан чинь мэдээж зах зээлийн хэрэгцээ, хүмүүсийн эрэлт байхаас гадна яг тэр дунд ингээд тэр хүний л чаддаг онцгой авьяас байх хэрэгтэй гэж би олж уншсан. Тэр яг Наранбат гэдэг хүний энэ бүх бизнест байгаад байгаа онцгой авьяас нь юу юм бол? За хэцүү л хариулт энэ да. Тэгээд тэр чих олон юмнаас хамаарна. Бизнес боломж байна гэдгийг судалж олж мэднэ. Тэгээд тэрийгэ төлөвлөн хийж чадахгүй гэдгээ үзнэ. Баг багаар туршиж үзнэ. Тэгээд нэг бизнесийг хийхээр нөгөө бизнесийнх нь бас боломж орон зай харагдана. Нэг бизнес дангаараа бас амжилт болохгүй. Заавал ч бас хамтрал үүсчээж амжилт болно. Тэгээл нэг тиймэрхүү байдлаар явсараа гал өнөөдөр ирсэн дээ. Технологийн шийдлэр амьдралыг амархан болгож өгдөг хүмүүсийн нэг Баттуулгын Наранбат. Тэрээр та бидний мэдэх болсон Hype, Sendly аппликейшны ард байдаг хүн. Сангийн яам Дүрийн банкнд ажиллаж туршлагажаад 2016 оноос хувийн бизнесээ эхлүүлж байжээ. Наранбат дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн Монгол бизнес цогцлох амбицтай гэдгээ зарлчихсан байгаа. За тавтаа мөрөлтөө манай өрөөнд. За баярлалаа. Өнгөлөг мөртлөө хүчрэхэг зураг. Ингээд та науруу. Тий, манай өрөө. Бид нар чинь энэ байшингийн 3, 5, 6 дахрт байдаг. Бас манай 2 офис, 2 өөр газар энэ хавцаа ойролцоо байгаа. Тэгээд яг энэ өрөө миний өрөө. Тэгээ энэ хав бол манай холдинг групп компани өрөө. Тэгээ манай нэг төслүүд чинь тусдаа менежментийн багтай. Бид нар болохоор энд Монголын финтек групп гээд ерөнхий группийн удирдлага хийгээд байждаг. Миний өрөө нэг юм жижиг өрөө байгаа. Нэг юм өрөө байна да. Манай төслүүдийг та чи их олон юм төслүүдийг зэрэг ингэж ажиллуулж удирдах явдаг хүн юм билээ. Яаж амжуулт юм бэ? Гэхдээ яг би удирдна. Тэгвэл би биш бас айгүй олон туршлагатай залуучууд хүмүүс байж байгаа. Тэгээд ер нь маш сайн чадварлаг баг манай багийнхан ажилтдаг. Бид нар чинь тийм одоо банкны болон тийм туршлагатай залуучууд байгаа. Тэгээ манайх чинь финтек групп гэхээр санхүүгийн технологитой холсон. Тэгэхээр манад санхүүгийн мэргэжлийн туршлагатай хүмүүс байна. Давхар IT технологийн туршлагатай хүмүүс бас байдаг. Тэгээд сайн хүмүүс байгаа учраас одоо амжилтдаг гэсэн үг л. Тэр би бүх төслийг хийхгүй. Тухайн төсөл булган дээр менежментийн багууд байж гэн. Тэгээд тэднийг бас хооронд нь уялдаа холбоог нь хангадаг одоо толгой компани менежментийн баг байгаа гэсэн үг. Хурдтай одоо хувьсан өөрчлөгдөж байгаа зах зээлийн орчин. За тэгээд танаас салбар бол бас өрсөлдөгч олонтой. Энэ дунд энэ бизнесүүдийг авч яваа хүн Наранбат өөрийгөө яаж хөгжүүлж идэв юм бэ? Тэгээд интернетээр их зүйл судална. Тэгээд дахиад жоохон амраана. Жилет цагаараа одоо би хурдан морины хоббитай бас адуун дээр очино. Тэгээл тэгээд анхны 7 жилийн Наранбат одоогийн Наранбат хоёр бас нэлээд сайжирсан гэж өөрийгөө боддог. Тэрний үг ихэр хүн угаасаа л нөгөө ажлыг хийгээд тэр одоо сурдаг. Бизнесээ яаж хийх юм, ямар үед яах юм. Тэгэл тийм илүү дурслагцсан юм болов гэж бодож байна. Өдөр тутамдаа ажиллаа амжуулахдаа ямар аппликейшнууд хэрэглэдэг вэ? Одоо communication харилцаа бол тэгэл Viber, Facebook Messenger бүгдийг л хэрэгжилж байна. Тэгэл одоо цагаагаар аппликейшн харна, календараар харна, имэйлээр шалгана. За яг хуу судалгаа шинжилгээндээ сүүлийн үед бол энэ ChatGPT 4.0 гэдэг AI-г одоо баг туслах шигээ болгоцсон. AI одоо байглаа гэж нэрвэгцэн. Хөөе байглаа энийг олоод тэр энийг судлаадах гээл тэгэл ярьж байгаа. AI гэдэг баглаа та. Финтек компаниуд бол манай зах зээл дээр баг хандсан нэлээд олон байна шүү дээ. Бүүн болоод олон компаниуд байгуулагдлаа. Тэр дунд яг Монголын финтек групп компани ялгарх онцлог юу юм бэ? За бид нар яг анх бол бүх оронд л байдаг л та юм одоо Монголд бол одоо 20-30 онлайн
одоо e-commerce сайт байгуулахад одоо цөөхөд нь үлдсэн байна. За 20-30 payment-ийн компани байгуулахад одоо нэг 3-4 нийтдээ үйл ажиллагаа явуулж байна. Бусад бүх оронд ч гэсэн яг ийм шинээр одоо хүчтэрэн орж ирж байгаа шинэ бизнес төр маш олон тоглогч нар орж ирээд тодорхой цаг хугацааны дараа бол тэм цөөхөн шалгарч үлддэг. Тэгээ бидний хувьд бол бас за Сэнлигийн хувьд бол одоо IPO хийсэн Монголын одоо 10 дотор орох тийм том банк ус болсон ингэ байж байна. За Hype-ийн хувьд бол бид нэр одоо өөртөө бол бид нар нэг номерын гэж нэрлэдэг. Тэгээд 4 том аппликейшн одоо тунжуулсан. Mobicom-ийн Mompay, Unitel-ийн Toki, Голланд банкны SocialPay, Hype гэдэг. Тэгэхээр бидний ялгаа юу гэх юм бол Hype бол стартап, залуучууд үүсгэн байгуулсан, залуучууд өөрсдөө эзэмшдэг, компани ажилчид нь хувьцаа эзэмшдэг ийм компани. Нөгөө гурав бол одоо Монголын үүрэн телефоны 2 том оператор, 1 том банкны одоо удирдах эзэмшиж байгаа төсөл гэсэн үг. Тэгээ бид бол ялгаа гэх юм бол илүү ийм стартап ажил одоо аргаар ажилтдаг, илүү agile буюу хурдан шийдвэр гаргадаг, илүү хурдтай гэсэн үг. Тэгээ тэр ч утгаараа бас бид нарыг Монголын том банкудаас төрүүлээд одоо энэ олон улсын Alipay бидрийг сонгосон болов уу гэж боддог. Яагаад тэгэхээр төслийн бизнесийн хамгийн том давуу тал юу гэхээр одоо responsive буюу хурдан хариу өгдөг, хурдан шийдвэр гаргадаг, хурдан маневртай байдаг. Одоо бөхөр одох юм бол нэг юм маш том жинтэй 130 кг-тай удаан хөдөлгөөнтэй нэг бяртай бүх бах. Нөгөө одоо 70-80 кг-тай хурдтай бүх бах гэдгийг ялгаа шиг бид нар бол тийм хурдтай микс сайтай хурдтай. Тэр бол бидний бас давуу тал гэж хэлж болно. Танах тэгээд өнгөрсөн хугацаанд ингээд ажиллаад өдийг хүртэл явсан замаа харахаар ер нь өөрөө амжилт гаргасан үеэсээ илүү сурсан байна уу эсвэл уналт бүтлгүүтлээсээ илүү суралцж туршлага суусан байна уу? Ер нь аль нь шүү дээ. Нөгөө хүний амьдралд жаргал зовлон гэдэг шиг бизнес бол дандаа бэрхшээл. Тэгээ бэрхшээлийг даван туулж ээж бас амжилт нь ирдэг. Мэдээж бид нар олон амжилтыг гаргах юм бол тэрэндээ одоо урамшин, баг хамт олон одоо сэтгэл зүй сайтай болох юм байна гэдэг урам аавна. Нөгөө талдаа бэрхшээл бол байнгын одоо амжилт бэрхшээл бол 50-50 гэж болно. Тэгэхээр ихний бэрхшээлүүдийг давж чадахгүй унчих юм бол амжилт байхгүй. Хэдий ч нэ бэрхшээлүүдийг тулгарн тэрийг даваад сураад байна уу хэдий ч нэ дараагийн арай томруулсан ч юм уу бэрхшээлийг бол давах сэтгэл зүйн болон арга барилын бас чадамжтай болон зөвхөн би гэхгүй ч манай баг хамт олон бүгдээрээ л энэ зүйл суралцаал явж байгаа гэсэн үг. Тэгэхээр 50-50 гэж хариулъя да. Аль нь илүү гэх юм бол. За миксэтэй бүх болтлоо ер нь яг хамгийн хэцүү юм одоо уналтыг амсаад хамгийн одоо сэтгэлд үлдсэн гэх юм уу тийм хэцүү сорилтын үе хизээсэн байна. Бид нар анх нөгөө зээлийн бизнесээ хийх гээд тэгээд орон нутгад салбар байгуулад 17 оны цагаан сар одоо бас 6-7 жилийн өмнө тэгээд салбарууд маань зээл шийдсэн байгаа байдаг. Тэгээ бид нэр олгож чадахгүй нэг хүнээс нэг хөрөнгө оруулалт аавны 300-400 сая төгрөг авах гэсэн байсан чи эцсийн мөчт их чинь ер нь боллоо уучлаарай гэж хэлсэн. Тэгэл тий. Тэгээд тэр чинь бараг битүүний өдөр шахуу би чи урагшаага F51 үрд авч машина 50 сая төгрөгөөр ламбард нь тавиал уранган дээр. Тэгээ уранганаас бэлнээр 50 сая төгрөг барьцсан. Гүүжрэл нь хажуутлын зан удрын төрийн банкны салбар дээр тушаагаал орой 8-9 цагт манайхан гүйлгээгээ хийгээл давж ийсэн. Тэгээ тухайн үед бол нөгөө их том амлалт, том зориг өгчөө тэрийг билүүж чадахгүй нь аюу хэцүү. Хүү яана гээл бөөнөрөө яаж ийсэн. Тэгээд тэр л одоо бодох нэг юм яг нэг өдрийн дотор болсон тулсан. Тэгээ яадаг юм бэлээ гэж яхаа сандарч ийсэн. Тэгэхээр бидний одоо нөгөө гар утсаа ганц тавшаал 5 минутын дотор таны одоо зээлийн өсөл амжилттай боллоо гэдэг энэ амархан шийдлийн цаанд бас ийм хэцүү зүйлс яг бизнес эрхэлж байгаа хүмүүст бол байж идэг ахна шүү дээ тийм энэ чинь ард нь зөндөл ажлууд хийгдэн тэгэл юм болно да. Нөгөө уналт босолт гэдгийгсэн нэг жишээ шагналал нь бол энд харагдчих ах шиг байна те Bloomberg-ийн 2021 оны юунд авсан шагналал. Тий нөгөө шилдэг шийдэл гэж шагнал авч ирсэн. Тэгээ бид нар нөгөө бусдын хийдэг, банкуудын хийдэг адилхан юм дөөрэж ямар ч амжилт болохгүй. Манай бизнес үндсэн одоо концепт бол бид нар одоо инновашныг хийж, шийдлийг хийж, хүнд хэрэглээ болно гэдэг. Тэг хамгийн анхны шийдэл бол нөгөө автобусны картыг түүц орохгүйгээр шууд ингэж гар утсаараас нэгэлдэг болдог үгүй бид нар анх нэвтрүүлж ирсэн. Одоо бол яг хөө мэдээж олон аппликейшнууд бас хийж байгаа. Тэгээ бид нар анхны энийг хийсэн учраас Bloomberg-ээс юм одоо Solution of the Year буюу
тухайн оны шилдэг шийдэл гэсэн юм шагналыг авч ирсэн. Ийм шагнал байна. Тэгээд бас нэг жинхэнэ шагнал бол мэдээж хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж байгаа, зах зээлийн ашиг орлого өсөн нэмэгдэж тэлж байгаа энэ байдал бах. Танаа энэ үзүүлэлтүүд ер нь хэр байгаа вэ? Тэгэл одоо хайп пэйж хэлбэл 700 мянган хэрэглэгчтэй болсон. Тэгэхээр чи Монголын нийт иргэдийн 5.1 гэсэн үг. Энэ маш сайн үзүүлэлт. За Sendly гэх чинь бид нэр энэ жил анх одоо бид нар баг 1.4 тэрбум төгрөгөөр л эхэлжсэн бол IPO хийсэн үзүүлэлтүүд нэг болсон. Энэ жил бид нэр 100 тэрбум төгрөгийн одоо актив өргөнтэй болцсон ингэ явж байна. Тэгэхээр бол тэгэл жил болгон л өсөж байгаа да. Монголын финтех групп өнгөрсөн 7 жилийн хугацаанд 400 тэрбум төгрөгөөр хэмжигдэх хөрөнгө оруулалт босгож чаджээ. Тэдний зах зээл зөвхөн монголоор хязгаарлагддаггүй. За эдний Hype application гэхэд хятадын төлбөр тооцооны Ant Group-ийн Alipay үйлчилгээний албан ёсны түнш болсон нь Монголоос анхдагч. Ингэснээр монголчууд Hype application-тай байхад Alipay данс эзэмшигч рүү төлбөр тооцоогоо шууд хийдэг болсон. За төлбөрийн энэ хялбар үйлчилгээг монголчууд дэлхийн 40 гаруй улсад ашиглаж байгаа. Яг академик боловсролтой бас залуу хүний хувьд хэр анхаарч байна? Тэгэл би ч нөгөө Японд нэг сурсан. Тэгээ Японы мастера 12 онд явах чагаад тэтгэлэг авчаа болцсон. Тэгээ сүүлд мастер төвчдгөө нэлээд удачаад бараг 10 жилийн дараа 22 онд би одоо энэ диплом нэгаа Harvard-ийн бизнес сургуулийн нэг жилийн executive leadership program гэх юм програмд хамаагч төгссөн. Энэ болохоор бүтэн 1 жилийн хугацаатай улиралдаа очиж 14 хоногор суддаг юм програмыг дуусгасан байгаа. Тэгээд өнгөрсөн намраас бас Хятадын Цинхогийн сургуулийн бас ийм мастерын 2 жилийн хөтөлбөрт хамрагдаад явж байгаа. Бас нэг 2 сарда 10 хоногор очиж сурдаг юм хөтөлбөр. Яг хуу давуу тал нь гэх юм бол нөгөө маш сайн танилын өрөө нэтворктэй болно. Хятадын одоо нэлээ мундаг бизнесменүүдийн хамрагддаг хөтөлбөрт Монголоос 2 дахин болж суусан байгаа. Суусан гэж сурж байгаа. За. Оюутан болсон. Ямар энэ оюутны амьдрал ямар байна? Тэгэл яг хуу давуу тал юу гэхээр оюутан багч нь багцын занж байгаа юм юунд хэрэглэхээ мэддэггүйсэн бол одоо ч нөгөө ажлын байран дээр гараад бизнесийг хичээл заалгахаар яг нөгөө бодит манад дээр тулдаг бизнесийн кейсүүд яг л тэнд давтагддаг те. Тэгээ тэндээс бас юу ойлгож болох уу гэхээр олон улсын бизнесийн Harvard-ийн болон Цинхагийн кейсүүд бол нөгөө ялгаа авахгүй л одоогийн Google-д, Apple, Tesla-д болдог проблем. За дээр үе одоо мандан бадарж байгаа дундсан тэр Nokia гэдэг компани ч гэдэг юм болдог проблем бид нар дээр адилхан юм байна. Тэг кейсээ ойлгочих юм бол илүү өнөөдрийн одоо тулгамдж байгаа проблемыг одоо эргээр ойлгож хүлээж авах тэрийг шийдвэрлэх тийм мэдлэгийг өгöd байгаа юм. Тэг давуу тал нь. Тэгэхгүй бол бид нар чинь тэгэл яагаад бид нар юм азгүй юм ч гэдэг юм уу? Яагаад бид нар юм проблемтэй тулаад байгаа ч гэдэг юм уу? Асуудлууд бас тулах үед байна. Тэгэхээр тэр нь бол олон улс ч гэсэн адилхан юм а гэдэг бизнес кейсүүдийг үзэх юм бол бизнес дээр нэлээд төхөн болдог юм байна. Танаа одоо бизнесийн хамтрагчид танаа багын найзууд гэж би уншсан. Тийм бид нар манай 10 жилийн одоо шинэ Монгол сургуулийг төгссөн манай найзууд байна. За Мөс эднес надтай хамт сурч байсан найзууд байна. Сангийн ам надтай хамт ажиллажсэн найзууд байна. Төрийн банкнд хамт ажиллажсэн найзууд байна. Энэ болгоноороо баг бүрдүүлсэн. Залуу хүний хувьд Монголд одоо хөгжиж байгаа энэ бизнесийн салбаруудыг ер нь ирээдүйн хитийн төлөвийг ер нь ямар байгаасаа гэж хардаг вэ? Та бас салбараач юм уу те цааш яаж тэлэх юм төлөвлөгөөтэй стратегт ажилладаг бол? За яг бид нэр санхүүгийн бизнесээр төвлөрөөд тэгээ санхүү дээр бид нар ялгархын тулд одоогийн манайх чинь банк төвтэй эдийн засгтай. Тэгээд банкуд бол одоо их хүчрэхэг олон зуун тэрбум ашигтай ажиллаж байгаа юм. Тэгэхээр бид нар илүү финтек хийж хөнгөвчлөж бид нар өрсөлдөнө гэсэн үг. Тэгээ энэ бизнесээр бид нар инновац хийж ижил одоо гаргаж ирнэ. Яг хөө бид нар би бас энд хийлгэх туртаа хамт олноо бас нэг мотивацшуулж урамшуулдаг юм. Бид нар энийг хийж бас нэг Монгол бизнес хийж болдгийг харуулна гэж ингэж зорддог. Тэгээд бүхэн болохгүй байх гэл одоо манайх чинь мэдээж болохгүй юм байгаа тэрийг хэлж явах хэрэгтэй. Гэхдээ бүх ямар ч боломжгүй байна гэж бид нар ингээд одоо усаараа тийм пессимистик тийм өөдрөг бус байж болохгүй. Тэгээ залуучуудаас урам зориг өгөх хэрэгтэй. Тэгээ бизнес хийж болдгийг хэдүүлээ харуулъя гэж ингэж боддог. Тэгээ тэр ч утгаараа бид нар бас нэг ийм гоё цэвэр бизнес хийхийг ингэ хичээдэг.
За нэгт бид нэр одоо ямар нэгэн тэ хөгжлийн банк жидүү гэдэг юм уу төр засгийн хөнгөлөлтөд зээл тусламж авахгүй бизнес хийж болдгийг харуулъя. Хоёрт бид нар нэг юм тендер гэдэг зүйлд тэ одоо авилгалтай лоббитай гэж нэр холбогдоод байгаа энэ зүйлд холбогдохгүй цэвэр нэг байж үзье хэдүүлээ огт тендерд орохгүй шүү гэж. За энэ аль болох хэдүүлээ уул орхоо гэдэг юмд орохгүйгээр хэдүүлээ нэг юм бизнес хийх гэдэг үзэл гэж ингэж боддог. Тэгээд бид нар хийж байгаа бизнес болгон дандаа нөгөө бусдын хийгээгүй орон зайн дээр төрүүлж алхаж бид нар юм шинжилтийг авчирч ижил бид нар хийн үг гэхээс биш. Яг адилхан ламбард, яг адилхан түүц, яг адилхан зүйлийг хийгээд яагаад биднээс үйлчлэг авах хэрэгтэй юм. Бид нар өөрсдөө чадахгүй. Тэгэхээр манай хайпын төсөлчл одоо дандаа инновацлог юмнуудыг хийж ирсэн. За Sendly ихэд Монголын анхны олон улсын мөнгөн гуйлагын аппликейшнийг бид нар зохиогоод аль 2020 онд бид нар 5 жилийн өмнө одоо тэр сар жисэлтийн хүнд үед бид нар Америкаас мөнгөн гуйлах хийгээд эхэлсэн. Энэ олон ажлуудыг нөгөө яаж амжилттай вэ гэсэн чинь амралтаа дурдж байгаа хүнтэй би ер нь ховорхон таарлаж исэн юм байна. Ажил нөгөө амралтаа тэнцвэртэй байлгах чинь яг амжилттай ажиллах нэг үндэс байгаа даа шүү. Тэгээд түрүүн тэнд орж ирэхэд тэр таны суудл их содон сонио харагдлаа. Ямар ч өнгөрсөн жил наадмаар бас миний 2 өрөө улсын наадамд харагдаад тэгээд манай найз надаа бэлгэлээ. Тэгээд дан хөлмийн шинээр имэйл бэлдэж амжаагүй тэнийгээ байж байгаа. Тэгээд баг аксессуар болцсон ингээд тийм декорэшн болцсон сууж байгаа шүү дээ. Сүүлд хизээ мөрөнсөн бэ та? 2-7 хоногийн өмнө нэ. Би бол бүр хэдэн жил болсон байна. Хизээ ийм оринд хариулгатай болсон юм бэ? Энэ өнгөрсөн жилийн хавар бариад тэгээ хавар өдөрт баг 1-2 сараас эхлээд 5 сард ажилтанд оруулаад бид нар анхны тойруулгын уралдааныг 5 сард хийсэн. Тэгээ чинь бол ийм 4 км тойрогтой Монголын хамгийн том одоо холын зам морин уралдаан гэдэг нэрлэгдсэн. Хобби гэдэг байгаа тийм нэг төрлийн амралт. Тэгсэн хэрнээсээ бас бизнес олох гээд байна уу? Тий, би ч нөгөө 5 настайгаас морин унжсэн үе эмээ дээрээ. Тэгээд бас сүүлийн 10 жил хурдмор уяад би ч бас улсын наадамд олон айраг төр авсан. Энэ жил алдарт үетэй болол хангасан. Тэгээ одоо яг нөгөө уяачдын морины салбараа хөгжүүлэхэд бид нар заавалчгүй тийм одоо шулуун займ биш юм тойруулгын морин уралдаан хэрэгтэй. Гадны жишгээр тэгээд найз нөхдөйгээ санаачлаад эхнийхийг ингээ хийц эхлүүлсэн. Уралдааны урсны амжилттай игээд өтсөн. Өнгөрсөн амар засвар хийгээд одоо бол нэлээд дайжгүй уралдахад бэлэн болцсон байж байгаа. Санхүү, финтек, за тэгэл офисын асуудал гээд тэр бизнесийн асуудлаас хүн дээрүүд энд гараад ирэхээр нэр гоё амралт болох юм байна тийм. Тэгээд тэгэл хагасаа бүтэнсэн даамарна. Монгол хүн чинь тэгэл морио харж баярлан огшин стрессээ тайлан тэгэл бизнесмен хүмүүс тэгээд хоббигоо хүртэл бизнес олоход хувирчих юм тийм. Тий яг хөө энэ чинь нөгөө бид нар чинь одоо дэлхийн талбайг морьтойгоо тулцсан мөртлөөсөө Монголоос бус орн бараг морин тойруулгын ажиллаад байдаг. Тэгэхээр бид нар уламжлалт морин уралдааныг хөгжүүлэхээс гадна юу яах вэ? Бас олон улсын жишгийн дагуу морин тойруулгатай байх хэрэгтэй гэл. Цаашдаа ер нь тэгээд ямар төлөвлөгөөтэй байна? Морин тойруулга гэсэн. Эхний ээлжинд бол яадах ч байсан нэг тойруулгаар Монгол уралдаж болдгийм байна. За тэгээ уяачт нь уралдаж гин. Жокенер нь бэлтгэхэд нь хотын иргэд бас ирж үзэх болцоотой мэдээ үзүүлчихэд тэгээ бид нар илүү барилга байгууламж барих, илүү бас тав тухтай орчныг бий болгох, дотоод гадаадын зуулчдад бас аялзуултыг татах гээл айгүй олон чиглэлээр хөгжүүлэнтэй яг уу бид нар олон жил морин тойруулга яриад морин тойруулга гэхээр заавалчгүй нэг олон зуун сая долларын том хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж бодогддог. Тэгээ манай нөгөө финтек бизнесийн онцлог чинь тэр ихтэй эхний ээлжинд хамгийн энгийн хөлбөрийн төрүүлээ хийчих. Тэгээ тэр чинь одоо туршигдаа шалгадаа болж явах юм бол дараагийн төвчнийг хөгжүүлэлт хийгээд тэгээ бид нар өнгөрсөн 24 оны хавар 5 сард бол эхний уралдаанаа хийгээд Hype Cup гэдэг одоо тойруулгын анхны уралдаанаа хийгээд амжилттай болсон. Нэг бизнес загвараа тэгээд өөр салбаруудад туршиж хувирах хэрэгтэй. Жаахан шагшуулах уу? За тэгээ. За энд ингээд танаа Hype-ийн залуучууд. Манай Hype 5 дахь офс. Би чи энэ өрөөнд Hype-ийн гүйцэтгэл өдөртөө суудаг гэсэн. Одоо Hype-ийн тузын дараа болоод тэгээ манай сайхан жаргал гээд залуу гүйцэтгэлийг хийж байгаа.
Тэгээд энд чинь захирлын IT-ийн хүүхдүүд юм хийж гин, call center, төлбөр тооцоо, гүйлгээнийхэн борлуулалтынх ингээд 30 дүүнтэй компани нэг дороо ингээд сууж байгаа. Зөв. Бид нар хурууга товшоол одоо гүйлгээ хийлээ. Олон улсын гүйлгээ хийлээ. Гэх мэтчлээ энэ үйлчлэгээ авахд цаана нь яг юу болж идэм бэ? Ямар ажил өрөнд юм бэ? Тийм цаана нь аюулгүй байдлын хагас IT-ийн систем ажиллана. Тэгээ хүнд хэрэгтэй байлгахаар юм хүүхдүүд одоо яг одоо энэ хийж ийн ингээд аппликейшнуудаа хийн. Тэгээ манай хамгийн том давуу тал юу вэ гэхээр финтек компани үндсэн IT-ийн аппликейшнуудыг өөрсдөө хийдэгтэй давуу талтай. Тэгэхээр давуу тал нь юу вэ гэхээр бодит амьдрал дээр бол энэ чинь нэг алдаа гарна те. Тэгээ шинжилж өөрчилж явах шаардлага гарна. Тэр болгоныг бид нэг газар дээр нь өөрсдөө байнгын хийдгээрээ тийм одоо давуу талтай гэж хэлж болно те. Яг энэ үйлчилгээнүүдийг авахдаа бид нар хэрэглэгч бол танаад маш одоо хувийнхаа мэдээллүүдийг өгж байгаа шүү дээ. Банкныхаа карттай холбоно, данстай холбоно, за регистрийн дугаараа өгнө гэх мэтчлэн. Бидний хувийн тэр нууц мэдээллүүдийг ер нь яаж хадгалж хамгаалт юм бэ? Яг хоёр юм байгаа. Нэг нь ер нь аюулгүй байдлыг хангах хэрэгтэй ISO 27001 гэдэг олон улсын стандарт гэж байна. Олон улсын шаардлагатай. Тэр нь бид нар манай энэ Sendly, HiPay тэр ч юм болохоор бүгдээрээ одоо Монголын санхүү цогцлоноос цааш шөөрөлттэй. Тэгээ байнгын хэн шалгалт төр шалгадаг. Монгол банк бол одоо бараг жил 4 удаа ирж ингэж IT-ийн төлбөр тооцооны бичиг баримтын ч гэдэм шалгалтуудыг хийдэг. Одоо хоёулаа ишиг орж би нөгөө сервер одоо тэр чин хэдийгээр онлайн боловч тэрий чин хадгалдаг тоног төхөөрөмжүүд гэж физикал сервер тоног төхөөрөмжүүд бас програм хангамжууд энэ болгонд бүгдээрээ олон улсын шаардлагыг хангасан байж тэнцдэг. Тэгээ бид нар бол одоо нүүр ардам хэлэхэд бол Монголын финтекүүд дотор бол одоо хамгийн дурсгалтай болон хамгийн энэ сервер аюулгүй байдлыг хангасан дид үтцээр нэг номер гэж хэлж болно. Бид нар нөгөө жил болгон олон улсын апдейт хийлгэж авдаг PCI DSS гэдэг. Тэрийг бид нар одоо аваад бараг 5 дахь жилдээ дараалал авч байгаа. Жил болгон шалгалт хийлгдэг гэсэн үг. Яг танай технологийн тэр нууц нь юу вэ? Одоо жишээ нь хэрэглэгч бид нар итгэж болохоор бид нар одоо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн компани аппликейшн. Тэгээд энэ одоо Google Store, Apple Store, тэгээд дэлхийн Alipay, WeChat те бүх л том компаниудтай бид нар хамтарч хүлээн зөвшөөрөгдсөн. Нэгэсэндээ та дэлхийн аппликейшнд итгэдэг бол бидэрт итгэх ёстой. Бид нар нөгөө хийж чаддгаа харуулад олон жил болоод дурчигдаа тэгээд HiPay ч одоо лого нь зарим хүмүүс HiPay энэ чинь Монгол аппликейшн юм уу гэж андуурдаг. Яагаад тэгэхээр манай HiPay лого Европт байгаа те Сингапурын таксийн дотор HiPay лого ингэ явж байна. Таиландын метроны үүдэнд нь HiPay лого явж байна. Тэгэхээр HiPay угаасаа олон улсад гарцсан. Найдвартай аюулгүй байдлаа бид нар одоо маш олон төвшөнд нь хангаад явж байгаа. Энд чинь нэг юм 3 юм байгаа. Програм хангамж чинь дэлхийд хүлээж авсан байх хэвээр. Дид үт чинь маш сайн байх хэвээр. Одоо тэр ажилуулж байгаа тэр IT-ийн залуучууд нь тэр олон улсынхаа одоо шаардлагыг хангасан сертификатууд авсан байх хэвээр. За тэгэл тэр шаардлагыг хангадаг PCI DSS гэдэг доошоогоо энэ 3 бүлгээс 144 бүлэгт хуваагдаад явдаг. Энэ болгон дээр нь одоо тэр Сингапурын хүмүүс ирж бид тэр шалгалт хийдэг гэл. Тэгэхээр нэлээд одоо яриул нэлээд техник юм болчихно. Нарийн юм л орохгүй тийм. Саяхнаас мэдээлэл аюулгүй кибер аюулгүй байдлын тухай хууль тэгээд хувь хүний одоо нууцыг хадгалах тухай хуулиуд хэрэгжиж гисэн санагдаж байна те. Энэ дээр одоо финтек компаниуд жишээ нь ямар үүрэг хүлээж байгаа вэ? Бид бол харилцагчдаа мэдээллийн аюулгүй байдлыг чинь хангаж ажиллана гэсэн үүрэг хүлээж байгаа. Үүргээ биелүүлээд явж байгаа. За төр засаг Монгол банк за тэгэл энэ үндэсний дата хур систем гэл олон байгууллагуудтай бид нар хамтаа ажиллагааны хүрээнд датагаа хадгална ингэн гэдэг юм а хийгээд бид нар хамгийн сайн биелүүлээд явж байгаа. Зэ ойлаа ингээд. За энэ манай борлуулалт бол энэ сервер байдаг өөрөө. За энэ өөрөө сервер үзүүлээ. Энэ манай одоо хамгийн одоо хүнээр бол амин чухал одоо зүрх гэсэн үг. Серверийн өрөөг одоо арчилан хадгална гэдэг өөр айгүй хэцүү айгүй том хөрөнгө оруулалт ингэ шаардлагатай. Жишээлбэл манай энэ серверийн өрөө одоо Монгол банктай хөрөнгөний биртэй шилэн кабелаар холбогдсон. Тэгээд юм зориултын тоног төхөөрөмж 24 аюулгүй ажиллагаа хангамж гадаа дизель генератор байгаа дотроо тог баригчтай. Одоо энийг байнгын хөргөжөөдөг юм air condition AC гэхэд юм тусгай зориултын байдаг ч гэдэг юм уу. Тэгээд түрүүний өөрөө чи асуудал мэдээллийн аюулгүй асуудал. Тэгэхээр Монгол хүмүүсийн дата Монгол улсад байж ах хэвээр. Тэгээ бид нар та бүгд юм хариуцлага дэсэн бол манай компани офс дээр бид нар энийг ингээ хангаад
байж байна. Энэний аюулгүй байдал хамгаалагч одоо юм 3, 4, 5 төвчний юм layerтэй юм аюулгүй ялгааны юм байж байдаг. Тэгээ гаднаас бол одоо өдний хэдэн зуун байнгын автомат ботууч гэдэг юм товтлогоо хийж идэг. Тэгэл одоо дайн байлтай нар бол юм хамгийн гадна тойрог дээр бид тэрийг хадгалаад байж идэг. Тэгээ энийг 24-д болоо одоо жилийн 99.99% тасалдгүй байдлаар бид нар одоо хадгалж ашиглаж явдаг. Тэгээ нэлээд томоохон компаниуд болон томоохон банкуд л одоо өөрсдийн гэсэн юм физикал буюу бодит юм сервертэй байж байгаа. Тэгээ бид нар өөрсдөө юм бодит сервертэй учраас бас энэ олон одоо хөгжүүлэлтийг хийх бас амжилт гаргах гээд давуу тал болж байгаа зүйлээ. Тэгэхээр таны асуугаад таны мэдээлэл бол энэ дотор байгаа гэсэн үг. Sendly олон нийтэд хувьцаагаа санал болгосон. Компани 30 орчим хувийг олон нийт эзэмшдэг. Энэ бол үйл ажиллагаа нь олон нийтэд ил тод нээлттэй болсон компаниудын хувьд өндөр хувь хэмжээ шинэ жишээ юм а. Анх Sendly IPO гаргахад хувьцааны захиалга 115%-аар даван биелэж байсан нь Монголын хөрөнгөний зах зээлийн цоргог мэдээний нэг болж ирсэн юм. За танах энд дээр бүр студид тогтчулсан. Тий, манайх ч нөгөө жижиг юм богинохон контентуудыг хийж манай маркетингийн хүмүүс өөрсдөө хийдэг. Тэгээ нөө гэрэлтэй тийм лед дээр бас дотроо ажилтнуудынхаа сургалтыг хийн гаднаас очиод ирэх юм бол бас урьж эндээ ярьслах гэдэг. За танаа сая HiPaid бид нэр танаа ховор мэргэжилтнүүдийн суудаг ажлын хэсэгтээ танилцлаа. Дэлхийн эдийн засгийн форумоос гаргасан судалгаагаар хамгийн одоо дэлхийд эрэлттэй байдаг хүмүүс танад ажиллаад байна. Яаж мэргэжилтнүүд одоо тогтоом барьж ажиллаж байна? Хүмүүс яагаад ажил хийдэг гэхээр чинь дуртай ажиллаа, таатай нөхцөлд тэгээд өндөр цалинтай ажиллахыг бодно шүү дээ. Бидний хувьд бол мэдээж боломжийн тэгтээ яг эдгээр хүмүүсийн хувьд одоо хамгийн өндөр өрсөлдөх цалинг бол өгч чадахгүй байгаа. Тэгээ бид бол анх байгууллагыг бүрдүүлэхдээ тийм маш сайн одоо соёлтой одоо corporate culture гэж ярьдаг тийм байгууллагын соёлыг сайн бүрдүүлэх гэж бодсон. За хамгийн энгийн гэх юм бол ингээл ажилчдынхаа эмчийн үйлдвэрийн тогтмол явуул, за спорт арга хэмжээ урлагийн үзлэг, одоо спорт наадмуудыг сайн тогтмол зохион байгуул, байнгын одоо заалах хуулж яаш гэдэг юм уу. За тэгэл намар хавар өвлийн одоо тэр арга хэмжээнүүдийг сайн зохион байгуул. За тэгэл шинээр залуу гэр бүл болох, ээж аав болох, тэгэл хүүхдийн баяр, шинэ жилийн бэлэг гэл маш олон тийм хэдийгээр стартап компани ч гэсэн анхнаасаа бид нар тийм банкны менежментээр явцсан бас их онсон болоо гэж боддог. Тэгээд сүүлийн жилүүдэд бол бид нар жил IT-ийн мэргэжилтээр бол одоо 3 дахь курсээс нь цалинжуулаад дадлага хийлгээд тэгээд цатантай айл хийж байгаа 4 дахь курст нь одоо төгсөнгүүт нь ажилд авдаг ч гэдэг юм кейсүүд байгаа. За банкуудын менежментээс нэмэх нь бид нар нэг арай шинэлэг зүйлийг бас олон улсын туршлагын дагуу хийсэн жишгийн дагуу тэрний үг юм бол одоо ESOP буюу одоо Employee Stock Option Program гэдэг одоо ажилчтай хувьцаа эзэмшүүлдэг ийм хөтөлбөрийг бид нэр бас хэрэгжүүлээд ирсэн. Тэр маань бас их ондог болоо гэж боддог. За өрсөлдөхүйц цалинч тэр байгууллагын соёлч тэр дангаараа бол нөгөө тухайн байгууллагт удаан ажиллах одоо шалтгаанууд болж чадхаа билсэн тий. Тэгэхээр танах дээр нэмээд ажилчтай хувьцаа эзэмшүүлдэг юм байна. Энэ хэр үр дүн харагдаж байна? Хувьцаа эзэмшүүлнэ гэж байгаа нөгөө ирээдүйд зорилгоо нэгтгэх гээд байгаа. Өнөөдөр яг бид нар нэг ийм хэмжээний компани байлаа гэж бодоход 10 жилийн дараа, 20 жилийн дараа, 30 жилийн дараа компани ч одоо Монголын хамгийн том санхүүгийн компани ч гэдэг юм уу те болох ёстой. Тэхийн тулд хэдүүлээ нэг хамтдаа хийж бүтээе гэдэг тэр мотивашн, тэр хүсэл иргэмжлэлийг л өгөх гээд байгаа. Тэгээ бид нэр Sendly дээр анх одоо 12% дээр Sendly Employees гэх компани байгуулсан. Сая өнгөрсөн жил бид нар HiPaid дээр бас одоо 10% нь ажилчтай эзэмшүүлээ, 5% нь эзэмшүүлээд эхэлсэн ч гэдэг юм уу те. Тэгэхээр яг хувьцаа эзэмшүүлснээр хүмүүс айгүйх асуудаг хэр үр дүнтэй байдаг гэхээр яг тийм одоо өнөөдрийн эффект бол их багтай. Тэгтээ та бид хамтдаа үн цэнийг бүтээе, компани бүтээе, тэг эргээд хамтдаа эзэмшээ гэж байгаа учраас тэр нь бол ийм урт хугацаанд их тийм үр дүнгээ нөлөөлөх зүйлийг бид нар одооноос эхлүүлээд байгаа л гэсэн үг. Ажиллагсад тухайн компанийнхаа хувьцааг эзэмшихээр илүү нөгөө нэг эзний сэтгэлгээгээр хандаж ерөөсөө тэр чинь олон улсад одоо дуршигдсан. Тэгээ энийг л бид нар Монголд нэвтрүүлж байгаа. Тэгээд бид нөгөө юутай өрсөлдөж ийн вэ гэхээр Монголын хамгийн том одоо өргөн телефоны оператор тэр одоо Mobicom, Mompay, Unitel, Tokyo, Голланд банк, Social Pay, Хаан банктай ч юм бид нар өрсөлдөж байгаа. Тэгэхээр
ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хангалттай өндөр хэмжээний цалин өгч гэдэг юм. Энэ байдлаа бид нар өөрчлөж чадахгүй. Ажилтаа авжилтхийн тулд тэгэхээр бид нар зайлшгүй нэг юм хамтын эзэмшлийн хампын компани руу шилжиж бид нар явж байгаа. Тэгээ манай high pay sending төслүүдээс гадна ер нь бусад төслүүд дээр ч гэсэн гүйц захирлууд нь бас одоо founder буюу хувьцаа эзэмшнэр байдаг. Тэгжээс бид нар явж байгаа гэсэн. Энэ өсөлтийн өгөөжийн ирээдүг танаа ажиллагсад ер нь хамтдаа ингээд төсөөлж харж чадсан байгаа юм. Гэхдээ яг хөө тэгэл хүн болгоо ондоогүй шүү дээ. Ялгаатай. Тэгээ бид нэр одоо удирдлагуудын зүгээс, менежментийн зүгээс л одоо аль болох өнөөдөр би яагаад чамд хэдэн төгрөний хэдэн ширхэг хувьцаа өгж байгаа юм. Энд чи ирээдүйд компани чинь үнэлгээ одоо те их найдын үнэлгээтэй болох тэд болно гэдгийг хэлээд байгаа юм. Та түрүүн хэллээ ажиллагчдаа жишээлх юм бол эрүүл мэндийн үндэслэх тогтмол хамруулдаг гэдэг. Сүүлийн үед бол нөгөө цогц эрүүл мэнд гэдэг ойлголт гарч ирсэн. За бие эрүүл мэнд, сэтгцэн эрүүл мэндтэй. За тэгээд байгууллагын амьсгал эрүүл байх. Та жишээ нь яг удирдагч хүний хувьд, манлайлагч хүний хувьд байгууллагатай ямар соёлыг хөвшүүлэе гэсэн яг ийм зарчимтай байдаг вэ? Гэхдээ яг хөө тэгэл н одоо нөгөө зөв сайн соёлын төлөө л одоо хичээ. Гэтэ тэгэл одоо улсад ямар проблем байдгүй, айл гэр бүлд ямар проблем байдгүй, компанид яг адилхан бүхэл проблем байгаа. Тэг аль болох нөгөө удирдах байгаа би өөрөө болон манай одоо хамтарч үүсгэн байгуулагч нар болон голлох захирлууд нь энийг бас манлайлж чиглүүлж явах хэрэгтэй. Тэг бид нэр одоо сэтгэл зүгээл ярьж байна те байгууллага дээр сэтгэл зүйч авчирдаг одоо сургалт хийдэг ч гэдэг юм уу хүмүүсээ бас олон ажил хийлгэж олон төрлөөр тархитлагыг ажиллуулж байгаа хүмүүсээ сэтгэл зүйчдэр явуулах. За тэгэл байгууллагаараа бид нар тэр Oxford Mindfulness гэдэг нэм самбууг авчи сургалтанд явах ч гэдэг юм уу. Тэгэл олон юм хэрэгжүүлж байна. Тэгээ яг ийм байх хэрэгтэй гэдэг юм ер нь баг дэлхий дээр байхгүй л дээ. Та ер нь ямар төрлийн одоо удирдагч вэ яг ажлын байран дээр удирдлагатаар ажиллаж байгаа хүмүүсээ удирдах одоо харилцах арга барилын хувьд зарим хүмүүс их бол хурдтай шийдвэр гаргадаг. Тэгээд гаргаж байгаа шийдвэрийнхаа зөв бурууг туршаад шууд алдаанаасаа суралцаад явна гэсэн юм арга барилтай байдаг. Зарим нь бол маш нөгөө 7 хэмжиж нэг огтлно гэдэг шиг байдаг. Та болохоор ямар төрлийн? За яг шийдвэр гаргалтын дээр бол би хурдтай шийдвэр гаргадаг. Асуудал тулгуурна. Тэгээ удирдагч хүн бол тэр одоо айлуугаар нь явсан дээр вэ гэд баг хамт олон чинь шийдвэр хүлээж авах маш хурдан шийдэж явах хэрэгтэй. Тэгээд яг миний арга барил гэх юм бол илүү ажлынхаа гүнзгий рүү орох. Тэгээд нэгж болж байгаа процессыг нь ойлгох. За тэгээд түүний хийж байгаа нэгж ажилтны бас сэтгэл зүг ойлгох. Одоо ярилцах энэ л илүү миний онцлог юм уу даа л гэж бодож байна. Хамгийн сүүлд төвлөрч ажиллаж байгаа ажил юу вэ? Бид нар санхүүгийн бизнесээс одоо хоёр дахь бизнес нь гэх юм уу одоо барилгын салбар руу орж байгаа. Тэгээд сонирхолтой шинэ мэдээ байна. Финтек гэж хэлсэн яагаад барилга руу гинэт орохоор шийдэв? Гэхдээ яг хүмүүс wild гэдэг тийм яг олон улсад Япон, Солонгос олон улсад бол ийм томоохон барилгын төслийг хэрэгжүүлэгч нь анхлан тийм санхүүгийн хүмүүс бас байсан байт юм лээ. Тэгэхээр бид нар бол айгүй сайн тохирно гэж өөрсдөө бодож байгаа. Тэгээ манай компани одоо энд чинь 3, 5, 6 давхар тэгээд энэ Turkish Airlines ийшээгээ бөмбөр дээр ингээ 3 газар офслоо. Тэг бидэрт нэг юм нэгдсэн офс барих хэрэгцээ ингээд үүсээд байсан 3, 4 жилийн өмнөөс. За давхар энэ Монгол улс Улаанбаатар хотын проблем чинь бас л яг манай ажилчдын проблем болцсон. Тэгээ ажилчин одоо өглөө стресс нэрүүгүй ажилдаа ирж аж бүтээмж өндөр гаргана. Орой бас тааваараа чөлөөтэй ажиллаа хийгээд харьдаг байх хэрэгтэй. Гэтэл хотын иргэдийн проблем болсон нэг өглөө хүүхдээ 2 цаг сургуульд хүргэж өгдөг, орой 2 цаг хүргэж өгдөг, хүүхд нь ядардаг, өөрөөсөө бас одоо стресстэй асуудал бол манай ажил дээр бас манай ажилчдын проблем болсон гэсэн үг. Тэгээ бид нар бас энийг шийдэх хэрэгтэй байна гэж бодсон. Тэгээд хэрэгцээнээсээ үүдээд. Тий яг уу тий бидний одоо манай ажилчдын хэрэгцээ адилхан миний ч гэсэн проблем шүү дээ. Тэгээд биднэрт олдсон газар нь тэр нэлээ зайдуу захт одоо тэр степ аренагийн тэнд газар олдсон. Тэгээд ямар ч өнгөрсөн жил одоо барилгын суурийг тавиад эхэлсэн. Тэгээ манай төсөл бол нөгөө сургуультай хотхон гэдгээр нэлээ онцлог буюу бид тэр хотын проблемыг шийдсэн
Шинэ Монгол 3 гэдэг сургуулийг барих гэж сургуулийн суурь үздэг эхэлсэн ингээд. Шинэ Монгол сургуулийн 3 дахь салбар. Тэгээ 3 дахь салбар гэсэн. Би бол одоо манай компанид үүсгэн байгуулсан найзуудаас Шинэ Монгол сургуулийн 2003 оны буюу анхнаасаа одоо 2 дахь төгсөлтийн хүмүүс байдаг. Тэгээд багштайгаа ярьж агаад Шинэ Монгол сургуулийнхантайгаа ярьж агаад шийдвэр гаргасан байгаа. Сургуультай отхон гэхээр хотхон дотроос гарахгүйгээр сургууль руугаа. Тэг яг нөгөө хотон дотор гарахгүй нэг дороод бид нар сургуулийг нь орон сууцтай хамт бариад өгч байгаа. Тэгэхээр тэрэн дотор автомашинаар дөрчихгүйгээр хүүхдээ сургуультай өгчдөг. Тэр сургуулийн одоо сурагчид тэр хотхондоо эцэгчүүд хамт амьдардаг ийм юм хийн гэсэн зорилготой явж байгаа. За та бүхэнд бол өнгөрсөн туршлагуудаас хөрөнгө босгохыг хангалттай сурсан бах те гэж бодож байна. Барилга барих туршлага бол байхгүй шүү дээ. Яаж шийдэх гэж байна? Тэг яг бид нэр одоо эрүүл орчинд за тэгээд сургууль цэцэрлэгийн павильон байгаа учраас ингүүтээ бид нар одоо Шинэ Монгол 3 сургууль, Якомени цэцэрлэг, Бяцхан Монгол цэцэрлэг гэдэг цэцэрлэгүүдтэй хамтаар нь ингээд шийдэж байгаа. За тэгээд бидний давуу тал бол нөгөө санхүү хөрөнгө оруулалт учраас бид нар барилгын амин одоо чухал судас болсон санхүүжилтийн асуудал бид нар аягүй сайн ажиллана гэж бодоод одоо хөрөнгө оруулалтаа босгоод явж байна. За yes таны хэлдэг зөв. Бид нар барилга барих туршлага байхгүй. Тэгээ энийг бид нар нөхөх гээд Монголын одоо хамгийн туршлагатай барилгын компани бол Delta Construction гэх компанитай бид нар хамтарч ажиллаад бүр цаашлаад бид нар хоорондоо нэгдэж нийлэх юм яриад бид нар юм 100% нийлэх процессыг ингээ хийж байгаа. Тэгээ Delta Construction компани туршлагатай ажилчид болон төслийн удирдагч одоо захиур захирал манай төслийг удирдна. Ингэснээрээ одоо маш олон төслүүд байгаа шүү дээ. Сүүлийн Tokyo Town, Emerald, Kersta, Шинэ Ярма, Буянтха 1 2 тэгэл энэ олон төслийг хийсэн барилгын компани манайхыг барина гэдгээр бол бид нэр одоо сул талаа нөхөж байгаа юм алхам хийж байгаа. Энэ нэг л зөвхөн энэ төсөл дээр биш цаашаа цаашид ер нь бид нэр банкын Delta Construction-тай хамтраад олон төсөл хэрэгжүүлнэ. Үүнийхээ эхлэлийг тавьж байгаа гэсэн үг юм. Сонирхолтой маш шинэ мэдээ байна. Ингээд шинэ салбар руу бас хөл тавьж байгаа юм шүү дээ. Тэгэхээр одоо хүртэл одоо авч явсан тэр түрүүн та тодорхойлсон стартап шатнаасаа дараагийн шатанд орсон гэдэг энэ бизнесүүдээ дахиад тэлээд шинэ салбар руу орж байгаа. Тий, одоо Монгол улс чинь нөгөө шийдэх ёстой асуудлууд их байна. Бид нар санхүүгийн бизнес дээр бол бас нэлээд асуудлуудыг шийдсэн, шийдлийг хийсэн. Тэгээд одоо Hype Sendli хоёр бол одоо бид нар ч одоо үүсгэн байгуулад, хөлд хэлд оруулаад, бойжуулаад одоо хүнээр бол нэг юм яг 18 21 настай юм болцсон байгаа. Тэгээ Hype Sendli манай үндсэн төслүүд бол одоо цааш төстэй гаргаад явна. Тэгээ миний хувьд бол одоо шинэ төслүүдээрээ бас одоо менежментийн багаараа энэ цоо шин төсөл дээр ойрын 3 жил нэлийн анхаарал хандуулж ажиллаа гэсэн төлөвлөгөөтэй. Тэгээ ялчгүй Улаанбаатар хотод павильон байна, энэ төгжрэл байна. Одоо утаа байна. Тэгээ хоорондоо зөв үйлдэл холбоотой төлөвлөлт алга гэдэг энэ зүйлийг их яригдчихэж байгаа. Тэгээ бид нэр үнийг бас шийдсэн тийм жишг хотгоо оруулалтыг барихаар төлөвлөж байгаа. Бас тэр нэг одоо 5 минут, 10 минут, 20 минут ингээд бүх юм нэг дорой байж болох тэр концепцийг бид нэр одоо хийж чаднаа гэсэн ийм урам зоригтойгоор төлөвлөлтүүд өгöd явж байна да. За ингээд Монголын Fintech Group Fintech салбараасаа 2 дахь салбар руу, барилгын салбар руу орж байгаа юм байна. 5 жилийн дараах одоо ирээдүгөө яаж төсөөлж байна? 5 жилийн дараа юу? 5 жилийн дараа за одоо Hype Sendli бол одоо объем харилцагчийн тоо мөнгө өрнгийн хэмжээ нэлээд томорцсон байна баг. Тэгээ бид нар санхүүгийн бизнес дээр бол одоо явдгаар яваад хятадын зах зээл болон солонгосын зах зээл дээр бид нар нэлээд өргөжүүлж ажиллана. За барилгын төслийг бол бид нар нэг юм хот өрцөн байж болох уу гэсэн юм одоо төлөвлөгөөтэй мөрөөдөлтөй байна. Тэгээ 5 жил гэдэг бол нэлээд одоо бас альва зүйлийг амжуулж болох хугацаа. Бид нар эхний 3 жилээр одоо төслөө төлөвлөсөн 2500 айлын одоо хотхон хороолттой тэгээ сургуультай олон цэцэрлэг олон сургуультай юм төлөвлөлт хийцэн. Тэгээ энэ өөрөө үргэлжлээ 5 жилийн дараа ихэд бол яг Улаанбаатар хотыг юм дид хотуудын төлөвлөлтөөр шийднэ гэж одоо бодлогын бичиг баримтууд тэр 2040 өнгөрсөн төлөвлөгөн дээр байгаа. Тэгэхээр бид бол бас тэр нэг яармаг хавцаа үүсгэн байгуулагдах шинэ хотын нэлээд том одоо
түлхүүр тоглогч, бүтээн байгуулагч болцсон байх болоо гэж төлөвлөж байна. Энэ олон ажлууд, энэ олон төслүүдийг хийж яваа Монгол залуу хүний хувьд яг ингээд нэг бүх бизнесийн одоо тэмүүлж байгаа, тэгээ зорж байгаа цааталт нь ингээд суурь философит нь явж идэг тийм хүсэл зорилго юу байдаг вэ? Яг Монголд үлдээ гэсэн тийм баялаг энд бас нэг яг хоо зүгээр Монгол бид нар маш том газар нутагтай цөөхөн амтай. Тэр энэ том газар нутгийг бид нар дид үтсжүүлэх маш том одоо ажил бидний хүлээж байгаа их ажлыг хэрэгтэй. Нөгөө талаа бид нар одоо сайхан амьдрах нэг эрхтэй гээс гадна бид нар үүрэгтэй бас боломжтой. Энэ болгоныг зөвхөн том компаниуд хийн ч гэдэг юм уу, зөвхөн төр засаг хийж өгнө гэдэг таахгүй. Бид нар өөрсдөө гар бэр одоо би оролцож хийх боломж бол байгаа гэдгийг одоо харж итгэдэг. Тэгээд зөвхөн цөөхөн хэдэн хүмүүс хийх ёстой, том компаниуд хийх ёстой, залуучууд тэ финтек нь бол финтек гэл хийх ёстой, тэ юу юм барилга биш, юу юм замч гэдэг юм уу тэ. Үнийг аль болох эвдэж нэг юм хайрцагнаас нь задаж гаргаж тийм болохгүй гэж боддог. Энэ хэмжээнд л хүн амьдрах ёстой, ийм л байх ёстой гэдэг бид нар яагаад эвдэлж болдгоо юм те. Яагаад гоё юм барьж, гоё амьдрууж болдоггүй юм гэдгийг л харуулъя гэсэн тийм мөрөөдөлтөй. Тэгээд зорилго маань гоё учраас хамт олон маань бас энэ зорилгодоо нэгддэг учраас бид нар чинь тэнд үр хөвгтөө сургана, тэнд бид нар өөрсдөө амьдрна, тэнд бид нар офсоо барина, тэндээ бид нар яаж хүмүүс стрессгүй тэгээд яаж тийм их үнэтэй юм барихгүйгээр амжирч болд юм бэ гэдгийг харуулъя гэсэн тийм л зорилго байна. За баярлалаа Наранбата. Тэгээд амжилт хүсье. Гой Монгол залуу хүний эрч хүч бас мэдрэгдлээ. Баярлалаа.